За сайн байцгаана уу? Мөнхийн зун хичээл брэндээс та бүхэнд ээлж бас нэгэн бяцхан зөвлөгөө өгөхөөр шийдлээ. За ямар зөвлөгөө байна вэ гэхэл зэрэг одоо хэдүүлээ паднаас 40-60-ын паднасыг бол ер нь бол урд нь бол хэмжээд байгаа юм ярьж ирсэн. Одоо энэ дээр одоо 1.5 кг будааг одоо үсгэлгээ суулгах гэж байна. За суулгахын тулд үсгэлгээ хийхин тулд одоо энэ мөн өмнө одоо хичээлүүд дээр эхэлж ярьж ирсэн одоо энэ гүмийн гэж бордоо байгаа. За энэ гүмийн энэ бордоо 2 тоннд орох ёстой. За энэ бол ингээд хүнсний пошик гэдэг. Энэ хүнсний пошик гэдэг нь учир нь ямар учиртай гэхтэн энэ бол одоо нэг зэвэрдэггүй одоо Европ стандартын пошик байгаа. Энэ пошик бол одоо манай Монгол улсад бол одоо нөгөө жимсний сироп дор одоо Европоос импорт хийж орж ирдэг ийм пошик байгаа. За энэ пошикоо бол одоо усаар дүүргээд дүүрэнгүүтээ энэс одоо 500 г-ыг хийгээд за одоо ингээд ийм хар цааш юм ус. За энэ бол одоо ингээд бэлэн болчихж байна гэсэн. За энэ бол энэ хэмжээтэй юм шанаг байна. Энэ одоо ингэ 1 литрийн хэмжээтэй юм одоо юу байна? Савтай ингээд 1000 1 литр гэдэг. За одоо энэс хэдүүлээ ингээд усаа ингээд тастаад ингээд тавьчлаа. За одоо эндээс одоо нөгөө цэвэр будаага. За энэ будаа бол ерөөсөө яг ингээд тэгшихнээрээ яг энэ тэгшээрээ болохтой ингээд 1 кг 500 г будаа авах. За энэ будаадаа за энэ будаанд одоо энэ нөгөө бордоо усаа хийгээд өгчихнэ. За ингээд 1 кг 500 г будаа 1 литр ус. За энийг одоо ингээд бүрэн одоо энэ бордоот орсонтаа ингээд будааг одоо бүрэн ингээд ихтэй. Одоо ингээд бүгдийг одоо бүрэн доргож ингээд ихтэнэ гэсэн. За энэ дэвтэр үйл ажиллагаа бол одоо ингээд 8-аас 12 цаг үргэлж болно гэсэн үг. Одоо ингэж төлөвлөснийхээ дараа ингээд одоо бүрэн ингэж норгосныхаа дараа ингээд сайхан тэгж ингэж тараасныхаа дараа бол ингээд яг энэнийхээ дараа за ингээд тарилчихна. За ингээд 8-аас 12 цаг болно. За ингээд дараа энэ 8-аас 12 цагийн дараа хэдүүлээ дахиад нэг хичээл тэр хүртэл одоо түр баяртай.